Орчин үед юм бүхэн л бэлэнчлэгдэж байгаа. Бидний эддэг гурилыг хүртэл илдээд хэрчээ зардаг болсон. Гэтэл хэрцэн гурил дундаа хамгийн үнэтэй тооцогддог хүнс сервис компанийнхны үйлдвэрлэдэг ловонтой хэрцэн гурил үнэр орж хөгжтэй байх нь илбэгшлээ. Үүнийг худалдаж авсан сонгон хайрхан дүүргийн иргэн од гэрэл тухайн дэлгүүртээ гомдол гаргасан боловч дэлгүүрийн эзэн мэргэжлийн элдийн байгууллагатай хандаа гэдэг тоомжиргүй хариулт хэлж хил амаар доромжилсан байна. Тэгээ би нэг гурилыг 2 хоногийн өмнө эднийхээ судалдаж авсан. Тэгээ аваад ороод ирсэн чи бүр ингээ хүн хэрэглэхийн аргагүй та нарт түрүү харсан тэгээ бүр ингээ хөгзрөөд хийгэндээ идэгдсэн. Уг нь бол он сараа харах хэрэгтэй. Тэдний л хариуцлагын ажил та. Тэгээ дээрэс нь ер нь яг зүгээр нэг юм бас хэрэглэгчдийг тийм чи хүнс бол хүний аюулгүй байдал те. Тэгээ дээрэс нь хэрэглэгчдийг одоо ингэж бити ингэж хохироосоо гэдэг үгнэс ч юм уу те. Тэгээ бусдаар нь хүний муу үзэж байгаа даа биш шүү дээ. Тэгээд одоо бас энэ хавь орсон суугчтай санаалах үднэс л бас. Тэгээд хаана одоо юу ч хийдэг хүмүүс байсан те хаана хийж байгаа ажилдаа хариуцлагатай бас би энд аяг хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэдэг үднэс л ингээд та нарт ингээд дутцсан байгаа байхгүй юу? Хөгжтэй гурил худалдаж авсан иргэн мөнгөө буцааж авсан. Гэхдээ өнөөдөр альж дэлгүүрт зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнд эрүүл ахуйн баталгаа гэж байхгүй болсныг дээрх жишээ харуулж байгаамаа. Зарчлын орлолын хувьд бол их олон бариад юм байна. Зөвхөн нэг байранд нь л гэхэд 200 гаруй оршин суугчид байдаг. Тэгэхээр энэ хороолд бол их олон хүнсний дэлгүүр байдаг юм аа. Саяхан манай телевизэд хандсан хохирогчийн хувьд бол ловонтой гурилаа миний ард байгаа нь болор хүнсний дэлгүүрээс авсан юм байна. Болор хүнсний дэлгүүрийн хувьд бол зөвхөн хүнсний бүтээгдэхүүн зархаас илүүтэй 8 нэрийн одоо арх зардаг. Гэх мэтчлэн одоо их өргөн үрээг хамардаг юм дэлгүүр юм байна. За тэгэхээр энд одоо бараа бүтээгдэхүүнээ хэдийн хугацаанд татдаг юм болоо. Тухайлбал саяхан одоо энэ ловонтой гурилыг хэд хоног хадгалдаг юм бол ямар зориултын савнд яаж хадгалж ийнэ гэдгийг бүгдээр орж харъя. Хүн сервис компани 3 янзын хэрцэн гурил үйлдвэрлэдэг. Луунтай, гонттой гэх хэрцэн гурил нь цаасан савлгаатай байдаг учраас үүний хувьд ч өөр байдаг юм байна. Тухайлбал энгийн хэрцэн гурил 350 төгрөгөөр зарагддаг бол дээрх гурил 700 төгрөгөөр зарагддаг байна. Гэтэл үйлдвэрээс ирж байгаа 30-аас 40 ширхэг гурилд нэг хөвгттэй гурил байх нь энүүхэндээ гэж дэлгүүрийн зохион байгуулагч хэллээ. Өдрийнхөө өнжөөд ирдэг гурил юм. Энийг эрэлтэндээ бол 40-аас 50 ширхгийг л авдаг юм. Энээс нь бол 30-аас 40 ширхгийг л авдаг. Хоёулангийн байнгын хадгалдаг. Манайх өөр хадгалах ерөөсөө юм хийдэг. Нэг эн чинь улирал-улирлын янз янз шүү дээ. Өвлийн улиралд бол гарахгүй шүү дээ. Энэ бол зуны улиралд бол гарна. Яагаад тэгэхээр зун болохоор ачаа тээврэлт битүү машинд очиад ирж байгаа. Нэгдүгээр талууны улирал эн чинь тэгээ халуун савлсан бодвол тийм гарна. Халуун савлаагүй бол гайгүй л ийдгийг. Одоо бол бас сэрүүн улирал шүү. Бас гайгүй л ах хэвээр тэгээ харин он сар нь бол зүгээр энэ гэсэн мэдтэй минь дээ. Одоо энд байгаа гурилнуудаа он сарын тэг хадгалтын хугацаа нь хэдээр хугацаа? Энэ 3 хоног хадгалнаа. 10 сарын 24-ний гурилаа гэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан хэрцэн гурилын үйлдвэрүүдэд тавих хяналт шалгалтаа сайжруулах хэрэгтэй болжээ. Нүдэнд харагдсан учраас хинч хөвгцтэй гурил идэхгүй. Гэхдээ бэлэн хэрцэн гурилыг цаашдаа маш сайн шалгаж байгаад худалдаанд гаргах хэрэгтэйг шууд Баццэг мөнгөн шигаанаар мэдээллээ.